COVID-19 халдварт цаг тахалтай холбоотой иргэн аж ахуйн нэгж төрийн бус байгууллага төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас маш их хандив тусламж өгсөн. За нийт хэдэн төгрөгийн төсөвтэй хандив цугласан бэ? Үүнийг хэрхэн яаж зарцуулсан бэ? 7 дугаар сарын 10-ны өдөр орсон борооны улмаас буянд жаргалан цамын нутаг дэвсгэрт Аршаанд бичигт багийн өрхүүд бол үеж давтсан. За энэ өрхүүдийн хохирол нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ? Энэ айл өрхүүдийн материалыг онцгой байдлын газар руу явуулсан боловч өнөөдөр өргөдлийн хариу ирээгүй 6 сар болсон. За яагаад энэ иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байна вэ? За энэ Бишкектогийн нутаг дэвсгэр дээр тухайн үедээ онцгой байдлын байгууллагаас 46 аль багш 4 техник хэрэгсэл, цагдаагийн байгууллагаас 3 техник хэрэгсэл 15 аль багш, за мөн жаргалан цамын засагтаргаар ахлуулсан нийтдээ 22 хүн багийн засаг дарга, нийгмийн ажилтан гэсэн, сайн дурынхан гэсэн ийм одоо бүлэг тухайн одоо өдөр ажиллаж 10-ныхаа өдөр 11-ний өдрүүд бол аюулгүй болгох нүүлгэн шилжүүлэх ажлуудыг бол зохион байгуулж ажилласан. За иргэдийн 32 гэр болвол тодорхой хэмжээгээр усан давтсан 22 ашаанд байгаа. За энийг бол тухайн өөр гамшигс хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаад ашиглаж болох одоо эвдэр зүүдсэн ашиглаж болохгүй гэсэн иргэдийн гэрийн гамшигс хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж улсын онцгой хүмүүст хандсан байгаа. За энэ талаар бол өнөөдрийн байдлаар бол бид нарт хариу ирээгүй байна. За ковидын үеийн хандив тусламжтай холбоотой асуудлыг ярьж байгаа шүү байна. Нийтдээ 46 сая 999,322 төгрөгийн бараан материал, 25 сая төгрөгийн бэлэн мөнгө бол төвлөрсөн. За энэ талаар бол өнгөрсөн удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр нэлээд дэлгэрэнгүй яг энэ асуудлаар бас тодорхой тусгай асуудал болгож шийдвэрлээд ярьсан байгаа. За өнөөдрийн байдлаар хандив тусламжтай холбоотой 4 сая 652,500 төгрөгийн бараан материал бол үлдэгдэлтэй байна. За энэ бэлэн мөнгө болон бусад зүйл бол яг ийм имлэгийн хэрэгсэл гал дээр ажиллаж байгаа аль багчдын ариутгал бодис хоол унданд бол зарцуулагдсан. За мөн амжилтны төвшлэнгээс баталгаажих доогуур орлоготой иргэдэд бол тодорхой хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ийм үйл ажиллагаанууд бол зарцуулагдсан байгаа. 21 онд авагдсан энэ бүх хандивтай холбоотой асуудлуудыг төрийн аудитын газраар аудит хийлгээд баталгаажуулаад иргэдийн хурлаар оруулаад хилцүүлсэн учраас бол та бүгдээрээ мэдж байгаа байх гэж ойлгож байна. 22 оны тухайд бол ковидтай холбоотой ямар нэгэн хандив тусламж бол орж ирээгүй.